Амралтын хөтөлбөртэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. За бид өнөөдрийн дугаараас эхлээд амралтын хөтөлбөр подкастын шинэ булантай болсон байгаа. Тэгэхээр бид сэтгэл зүйн булан бол оруулж ирсэн. За ингээд энэхүү буланд байна одоо зочноор сэтгэл зүйч Намун одоо энэ 4 сард оролцож байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Баярлалаа, урьсанд баярлалаа. Бүгдний өдрийн мэнд. За тэгэхээр бид бүхэн улирлаад агаад энэ 4-р сард яг энэ улиралтай холбоотой хүний сэтгэл зүй хэрхэн яаж одоо өөрчлөгддөг вэ, тийм ээ? За тэгээ цаашлаад мөн стресс, бухимдал, сэтгэл готрал гэж юу юм бэ гэд олон сэдвийг бас хөндөж ярилцсан. Үзэгч та бүхэн бас подкастын хүү болонтай минь хамт байгаарай гэж хэлээ. Тэгээд хамгийн ихний асуулт тийм ээ, хаврын улирал болж байна. За зарим хүмүүс бол сэтгэл санаа сайхан болдог, шин зүйл эхлүүлмээр санагддаг, тийм ээ, шинэ ажилд ормоор санагддаг тийм. Харин эсэргээрээ зарим хүмүүст бол яг сэтгэл зүйн юм одоо таагүй юм нөхцөл байдал үүсдэг юм шиг санагддаг. Тэгэхээр яг энэ улиралтай холбоотой тэр дундаа яг энэ хаврын улирал өөрөө энэ хүний сэтгэл зүйд яагаад ийм одоо өөрчлөлтийг авчраад байт юм бэ гэдэг дээр. За мэдээч улиралтай холбоотой хүний сэтгэл зүйд нөлөөлөд байна уу гэхээс илүүтэй нарны хитийн туяатай холбоотой гэж яригбал зөв байх. За маш олон судалгаанууд байдаг. Тодорхой хэмжээнд буюу одоо ийм хэсэгхэн хэмжээнд экваторын бүсээс хамаарад нартай арай ойрхон байгаа одоо улс орны хүмүүсийн одоо аз жаргалын түвшин арай илүү дээгүүр байв гэдэг нэг сонирхолтой судалгаа гарч ирсэн. За энэ юутай холбоотой нэ гэдгсэн чи одоо нөгөө монголчууд ярьдэн штэ гадаад дотоод яваад галуу шумууны мах идээд ирэхээр энэ өөрийгөө нэг юм болчлаа гэж бодд юм уу. Тэнд очихоор л нэг юм сайхан ааштай айгүй соёлтой хүн болоод Монголдо ирэхээр л нэг юм ааштай болоод байна ч гэдэм үү те. Энд чинь ингээд тодорхой хэмжээнд тэр хүний нөгөө аз жаргалыг мэдрэх тэр индекс нь арай юм дээгүр доогуур болоод байгаатай л юм жоохон хамааралтай юм байгаа. Тэгээ сайн анзаарах юм бол арай нэг юм дулаан оронд хийсэн бичлэг зурагнууд арай нэг юм өнгөлөг тэг нэг Монголдо бичсэн юмнууд нь арай нэг жоохон юм бараанч гэдэг юм те. Ялгааг нь бас хэдүүлээ эндээс харж болно. За үүнтэй холбоотой цаашлаад өшөө юу ярьж болох вэ гэхээр манай монголчин бүр юм 4 улиралтай. За тэгэхээр хавар болон намрын улирлаас улирлын үеуд буюу одоо яг нэг юм өвөл зунлуу шилжих гэж байгаа юм үеүүдэд ер нь хүмүүсийн яг энэ сэтгэл готрал болон сэтгэл хөөрлүүд одоо илүү одоо юм сидэрч, тодорч гарч ирэх нь их илбэг байдаг л та. Тэгээ хаврын улирлыг онцлог гэх юм бол манай хаврын улирлт чинь яадаг үлээ дулаан ирдэг, хавар ирлээ, хайр ирлээ гэж ярьдаг. Наа чи хаваршцсан юм биш үү гэж нэг одоо ингэж маазардаг те. Тэгээ эн чинь ерөөсөө дулаан одоо цаг ирэх гэж байна. Нарны одоо туяа ингэж ойртож байгаатай холбоотойгоор хүн тодорхой хэмжээнд нэг юм хөөрлийн үед автдаг гинэ. Тэгээ энэ үед одоо анзаараад эхлэх юм бол нэг юм анхаарал төвлөрөл жоохон сулардаг. За нойрны хэмнэл буюу одоо энэ үед нөгөө окситоцин болоод мелатонины одоо энэ ялгарч байгаа байдлууд нь өөрчлөгддөг буюу жоохон нозоордог. За тэгээд нойрны хэмнэл жоохон алдагдах тал руугаа орчдөг. Тэгээ ямар нэгэн юмыг шинээр хийж эхэлмээр тэ 100 ирж ийн одоо турыч гэдэг юм уу тэ одоо илүү гоё glow up хийч гэдэг юм уу. Ийм одоо бодлоод орж ирэх нь илбэг байдаг гэсэн зүйлсийг байна. За тэгэхээр бид нэр улирлаараа биш нөгөө нэг нарны хит ягаан туяал хүний биед өөрчлөлт одоо сэтгэл зүйдэнд давхар өөрчлөлт оруулж байна л гэж ойлгож болох нь шүү дээ. Тархинаас ялгарч байгаа тэр даавруудын өөрчлөлт байдаг гэх юм. Окситоцин гэдэг чинь нэг төрлийн даавар байгаа шүү дээ. За тэгэхээр хавар бол ингээд хүмүүсийн сэтгэл санаа ингээд өөрчлөгдөөд сайхан болоод одоо таасаа ярьж байна хөөрл гэд тэ. Харин намар эсэргээрээ сэтгэл готрал ингээд нэмэгдэх ч гэдэг юм уу тийм нэг юм байх уу ингээд энэ хоёр дээр ингээд та нэг илүү тайлбарлаад яг нэг юм маш том ялгаа гэхээс илүүтэй үйл ялэг жижигхэн ялгаа гэж хэлж болно. Үйл хэдүүлээ нөгөө утаа унаар гарч ийн тэ хөтөн байна дулаан яагаад ч ийгээч нэг юм жоох юм заргач байдалтай болдог бол 100 болвол хизээч тийм байгаагүй юм шигээр хөдөө гадаа аялал ингээд зугаалаад стрессийн түвшин буурдаг штэ. Тэгээ эн чинь нөгөө яг нэг бодтой жишээ нэхэд бол одоо утаагаар ялгарч байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд нар ингээд ойртох холдохын хооронд
хүний тархинд ялгардаг окситоцин болон мелатонины тэр дааврын ялгарлаас үүдэлтэй хүний гаргаж ирж байгаа зан үйлүүд байдаг. Тэгээ нэг юм хүүтэн үед анзаарвал бид нэр арай илүү жоох нэг юм уйтгартай, дүнсгэр, гадаа нэг тийм инээж яваа хүн гэхээс илүү их даарч байгаа хүмүүс ажиглагддаг. А 100 болвол нэг юм зүгээр алхаад явж байгаа нэг юм цаанаасаа нэг тийм ирч хүчтэй байдалж ажиглагдаж болдог. Гэтэ яг хоо энэ дээр нөгөө намар болохоор уйтгарлал, хавар болохоор баярлаад байгаа гэж хэлж болохгүй л те. Зүгээр тодорхой хэмжээнд энэ даавруудын нөлөөтэйгээр хүмүүсийн сэтгэл санаа болоод тэр зан үйлүүдэд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ордог. Энэ мэдээж маш олон хүчин зүйлүүд хамаарч иж тухайн хүнд нөлөөлнө. Намрын уйлдралд илүү одоо сэтгэл готрлын түвшин нэмэгдэж байгаа хүмүүс байхад эсэргээрээ хөөрөлтөд орж байгаа хүмүүс ч бас байдаг. Гэхдээ хөөрөлт орж ирж байгаа илүү нэг юм баяр жаргалтай, нэг юм баяр хөөртэй болж байгаа нь арай илүү давмгаал гэсэн үг. Тэрнээс биш яг одоо тэрэн тэгдэг энэ ингэдэг гэсэн тийм шинжлэх ухааны судалгаа бол байхгүй. Гэхдээ нарны хитяан туяатай холбоотойгоор хийгдсэн судалгаанууд бол байдаг. Хавар ингээд хүмүүс ажил дээрээ ингээд нойрмуулах нь ихсдэг, тэ эрт одоо ядардаг, тэ өвөл бол бид нэр ингээл орой олцсон ч гэсэн ингээл ажиллаад их хүчтэй байгаад байдаг болвол ингээд хавар болоод тэр нойрмоглол, нозороол, ядраал тэгээл зарим хүмүүсийн одоо нэг хууч өвчин хүртэл хөдөлдөг гэдэг штэ тий. Тэгэхээр би энэнтэй холбоод яг ойлгоод байсан байна л да. Тэгэхээр яг энэ нойрмоглох, ядрах тий энэ ирч хүч буурах энэ төр чинь өөрөө сэтгэл зүйд бас давхар нөлөөлнө. Энэ нэг яг даван туулахад их энгийн одоо нэг юм нууц мууц юм бол байхгүй. За өглөө босоод нэг юм 10-аас 20 минут нарны одоо туяанд одоо гэрэлд ингээ алхах. Эсвэл нэг юм нарны туяанд жоох ингээ цогсох нарын мэдрээтэй хөшгөө онголоод тэгээд босоод нэг юм жижигхэн виртуалтай болох буюу одоо ороо хураах ч гэдэг юм уу. Босонгуудаа ямар нэг юм жижигхэн зүйл хийх. Тэндээсээ тэр нөгөө ядралт, тэр нозоорлолтой даван туулж байгаа гэсэн үг байхгүй юу? Давхар нойрныхоо байдлыг уусаа энэ чинь нөгөө мелатонин гэдэг чинь нойрыг хүргэдэг юм даавар байгаа шүү дээ. Энэ одоо дааврыг ихсэж багасч байгаатай холбоотой нойроо илүү тэнцвэртэй авахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг юм одоо ижил цагт унтаад ижил цагт сэрхийг одоо юм төстэй цагт сэрхийг хичээх хэрэгтэй. Тэгээд давхар тэр нөгөө жоохон дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө жоохон ингэж сэргээх хэрэгтэй. Энэ яалтчгүй цаанаас одоо байглаас өвдөж байгаа тэр нөгөө нарны хитяан туяаны нөлөөтэй таны тархинд ялгараад байгаа дааврыг хідүүлээ тэгэж даван туулж байгаа л арга байхгүй юу. Тэгээ одоо яах вэ гэ унтаад байвал унт таны сонголт те. Гэхдээ энийг даван туулъя гэвэл ийм энгийн жижигхэн үйлдэлүүдээс л эхлэн гэсэн үг. Тэгээ яалтчгүй тийм зарим хүмүүсийн хууч одоо тэр өвчин сэтэрдэг, яалтчгүй нэг юм дотор байгаад ядардаг те. Тэрийг та нэг юм ажил хийгээ ядраад байна гэж бодож чинь үгүй ээ. Өөр юм хиймээр байгаа байхгүй юу. Тэгээ гараад нэг юм зугаалмаар, болцмоор те нэг юм сэтгэл санаа нэг юм сайхан байгаа үед хүн чинь нэг юм цаанаасаа нэг юм дайлж гарч гэдэг юм уу те нэг юм өөр зүйл хиймээр санагдаад байгаа гэсэн жоох юм boring байдлаасаа гараад арай илүү нэг юм интерактив хөдөлгөөнтэй болж өгч байгаа зан үйл гэж хэлж болно. Тэгэхээр бид нэр ерөөсөө өглөө босоод нэг дадал туршилтаа болчмоор юм байна тий. За өдрөө ажиллаа хийж байхдаа ч юм уу нэг ажилласаа нэг 5-10 минут жоохон хөндөрөөд нэг дадал туршилтаа болчмоор ч юм уу. Тэгэхгүй бол ингээд нэг яг одоо нойрмоглоод байна тий. Ядраад байна гэд яг тэр байдалтай байгаад байвал одоо жишээлбэл үр дүн гарахгүй. Энийн цаашлаад удаан үргэлжилвэл готрол руугаа дагуулах магадлал өндөр. Одоо нэг угаасаа нэг юм сэтгэл хөдлөл ихтэй үед хүн аюу эмзэг болдог байхгүй юу? Хүний хэлж байгаа үгэн дээр их амархан дөөрөлдөг, ийм түргэн реакц гаргаад ууртай үедээ хүний гомдоочдөг, баяртай үедээ хүнд худлаа амлалт өгдөг гэдэгтэй адилхан тийм хөрцөн байгаа үед хүний сэтгэл зүйр эмзэг байдаг байхгүй юу? Тэр үед одоо чи юу сүртэй юм гэж хэлж байгаа үг нь хүртэл одоо тэр хүнд би тийм сүртэй юм бах та гэж бодож гуниг төрүүлэх хэмжээний одоо нөлөөлж болно гэсэн үг. Тэгэхээр энэ үед юу н хүн хүнтэйгээ харьцахтаа ч хүртэл бас нэг жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед нөө хөөрөл гэж хэлээд байгаагийн цаад шалтгаан маань нэг ясандаа одоо юм солио гэдэг энэ одоо манай сэтгцийн эмчнэр маань л одоо энэ талаар ярих л бахал та. Энэ одоо хөөрөлтэй хүн одоо энэ солио өвчний одоо хамгийн ихний одоо сэтэрч байгаа нэг юм синдром гэх юм уу, шинж тэмдэг гэх юм уу, ийм үйлдэлүүд байдаг байхгүй. Гэхдээ нэг юм сэтгэл санаа докторгүй байлаа гэх тэр хүн солио гэдэг өвчтэй бол биш. Гэхдээ ер нь ихэнх хүмүүс одоо ихэнх тохиолдлуудад яг энэ хаврын уйлралт эдгээр одоо энэ өвчнөд эмгэгтэй сэтгэл зүйн тэ сэтгцийн асуудалтай хүмүүсийн яг тэр юмнууд нь одоо ингэж сэтрэх магадлал их байдаг гэж
гэж хэлж байна. Тэгээ тийм болохоор юу гэдэг өвлийн улиралттай хэдүүлээ төсөөлөд үзье. Өвлийн улиралт тань дээр нэг амар гоё залуу ирээд тэ нэг юм цэцэг өгөөд явлаа. Ямар гоё ингэж тухайн үедээ бодоод өнгөрч байгааж хаврын улиралт нэг залуу тань дээр тэгээ өглөө. Тэр бүр мартагдчихгүй айгүй том дурсамж чинь болж болно гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр үед та бүх зүйлийг ингэж нөгөө юм тод томруунаар хүлээж авч байгаа үе чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингэж хэдүүлээ бас ойлгож болно. Тань дээр ирж байгаа бас ингээд үйлчлүүлэгчдийн хувьд бас яг энэ хаврын улиралтай холбоотой сэтгэл зүйн бас яг ямар өөрчлөлтүүд бас үүсээд энэ хүмүүст нийтлэг байдлаар тийм ээ. Энэ дээр бол яг сэтгэл зүй чинь нөгөө клиентийнхаа одоо түүхийг болон ямар нэгэн зүйлийг одоо дурдж болохгүй. Гэхдээ нөгөө энгийн нэг зөвлөгөө өгч болно. Тэрний юу аж болох вэ гэхээр жишээ нь танд одоо нозоорлч гэдэг юм уу, ядралтч гэдэг юм уу, эсвэл нэг юм харсан болгондоо дурлаад байгаа ч гэдэг юм уу, өөрийн мэдлгүй сонь үйлдэлүүд хиймээр санагдаад байгаа бол түрүүний миний хэлсэн тэр 3 зүйлийг хийгээд үзчих болно. Жишээ нь хөнгөн дасгал хийх, гараа нэг юм сунаах те, нэг юм толгой үзүүж чихнийхаа энэ дээр ингээд дардах ч гэдэг юм, мэдрэлийн цэгүүд дээрээ дарж өөртөө массаж хийх ч гэдэг юм уу. Ийм хөнгөн хөдөлгөөнүүдийг нэг өдөртөө 3-5 минут те. За өглөө босоод нарны гэрэлт нэг юм доор хаяж 10-20 минут алхах. Хөнгөн алхаа хийх эсвэл ядаж нарны гэрэлт зогсох гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд би байгаад байна гэж бодоод суухгүйгээр жижигхэн үйлдэл хийх буюу одоо залхуурж ийсэн ч гэсэн босоод нэг юм ороо хураагаад ор хөвжлийн даавгаа солидог ч гэдэг юм өглөө болгон хийдэг нэг юм жижигхэн зуршилтай болох гэж хэлж болно. За ингээд эдгээр үйлдэлүүдийг хийгээд ч нэмэргүй байгаад одоо нэг юм цаанаасаа л тогтургүй байгаад байгаа бол мэрэгчлэлтэн дээр оч гэж хэлж байгаа. Тэрийгэ хэдүүлээ яаж мэдэх вэ гэхээр эдгээр танд анзаарагдсан таны өмнө нь хийдэггүй байсан зан үйл дадал зуршлууд чинь одоо ингээд ихсээд байгаа бол энэ 2-7 хоногийн турш үргэлжилвэл энэ одоо та мэрэгчлэн дээр очих болсны дохио байна гэж хэлж байгаа юм. Эндгээр нь ерөөсөө одоо миний саяны хэлж байгаа шинж тэмдгүүд бол их богино хугацаанд тухайн цаг үед л үргэлжилж байгаа шинж тэмдгүүд байна шүү дээ. Хэвийн гэсэн зүгээр. Харин эдгээр нь 14 хоногоос дээш хугацаанд үргэлжлээд байвал энэ бол одоо та мэрэгчлэн дээр очих болсны дохио байна л гэж хэлнэ. Зарим нэг төрлийн хүмүүс бол бүр ингээд нөгөө бусад хүнтэй өөрийгөө жишээд те одоо жишээлбэл энэ ингээд хийгээд болоод байна. Би миний амьдрал болохгүй байна. Би одоо миний карьер явахгүй байна ч гэдэг юм уу те. Энэ байдлаар нөгөө нэг ингээд өөрийгөө ингээд бусдтай харьцуулаад ирэх ч юм уу те. Ингээд ирэх дээр нөгөө жоохон сэтгэл готрол гэдэг рүүгээ ороод ирэх юм болов уу гэж би хувьдаа таамаглаад байна л да. Тэгэхээр энэ нөхцөлд одоо жишээлбэл яах вэ те. Бусд нь болоод байгаа юм шиг те. Яг зөв. Одоо сэтгэл гутралыг хэдүүлээ яг нэг юм одоо шинжлэх ухааны үүднээс ангилсан юм бол байхгүй ч гэсэн нэг юм онцлог юмнууд байдаг. За жишээ нь сэтгэл гутрал маань өөрөө улирлын шинж чанартай сэтгэл гутрал seasonal effect гэж явчихна. За bipolar буюу хоёр талд сэтгэл гутрал. За нөгөө postpartum depression буюу нөгөө төрсний дараах сэтгэл гутрал. За тэгээд нөгөө далд сэтгэл гутрал буюу одоо масклагдсан сэтгэл гутрал гэдэг нэг юм онцлогуудтай байдаг. За тэгвэл улирал дээр илэрдэг сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь юу байдаг вэ гэхээр түрүүний таны хэлсэн шинж тэмдгүүд яг мөн нозоордог, ядардаг, залхуурдаг, тэ эргэн тойрны нийгмийн бүх одоо үйл ажиллагаанаас татгалздаг, тэ тараад шууд гэртээ арихыг ирмэлцдэг, тэ идчихэд шууд унтмаар байдаг ч гэдэг юм уу. Тэ эдгээр нөгөө юм нийгмээс өөрийгөө тусгаарлагдаад тахаар тодорхой хэмжээнд хүн нөгөө бусдаас би өөр байна, би ялгаатай байна гэдэг мэдрэмжийг аваад эхлэхээр гутрал нь ороод эхэлчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг яг энэ байдал 14 хоногоос ихсээд ирвэл бид нар мэрэгжлийн хүн дээр очих юм шүү дээ. Тийм. Улиралтай холбоотой сэтгэл гутрал нь өөрөө ерөөсөө тийм 14 хоногоос дээш үргэлжлэх боломжгүй гэж үзээд байгаа л гэсэн үг байхгүй юу. Тухайн цаг үед тань тэгж мэдрэгдэх нь хэвийн. Хэдүүлээ энийгээ даван туулахад бол нөгөө юм жижигхэн та ядаж хоолой тэнцвэртэй идэж байгаа юу те өглөө өдөр орой хоолой яг юм зөв цагт идэж байгаа юу. Та нойроо яг тэнцвэртэй авч чадж байгаа юу. Ядаж юм төстэй цагт унтаа төстэй цагт сэрж чадчихэв үү. Таны одоо энэ ажлын байрны ч гэдэг юм уу эргийн хувийн амьдралд чинь ямарваа нэгэн зүйл одоо таныг гутрахаарч гэдэг юм уу те нэг юм бодолд автуулахаар зүйл болсон байгаа юу болоог байгаа юу гэдэг дээр л анхаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэрнээс биш энэ нүгээс ийм болдог гэсэн ингээд 1 сар 2 сар 3 сар тийм байгаад байж болохгүй гэсэн үг. Хүн чи ил ухамсартай би зүгээр штэ гэж сууж байна. Ухамсарын цаана болохоор би зүгээр биш ч байж магадгүй би нэрээ яац юм бол гэдэг асуултанд явж идэв. Бүр далд ухамсар руугаа явахдаа
би чи нэрэл ингэж болохгүй байгаа юм байна да гэдгийг ойлгож идэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө нөө зүгээр байна гэдэг үгээр халахлагдаад байж болохгүй. Хэрвээ ямар нэгэн зүйл танд зүгээр биш санагдаад та өмнө нь тийм байгаагүй гэж байгаа гинтл ингэж өөрчлөгдөд тэрэндээ бүр ингэж автаад байгаа юм биш үсттэй гэдэг үе дээр л мэрэгчлэлтэн дээр очих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр үед нь тэгээд сэтгэл заслын байна уу эсвэл нөгөө сэтгэл зүйчийн асууж байгаа асуултанд хариулж байх та яг энэ үеэс эхэлсэн юм байна. Тэрнээс болсон юм байна гэдгээ олдог гэсэн үг. За яг хаврын улирлын сэтгэл готрол гэдэг дээрээ шинж тэмдгүүд нь яг түрүүний ярьсан шигэ байна тий. За энийг нөгөө нэг удаан хугацаанд ингээд 14 магадгүй 14 хоногоос дээш хугацаанд мэрэгжлийн хүн дээр очихгүй ингээд байгаад байвал нөхцөл байдал юу н ямар байдал руу шилжих үү? Одоо эн чинь ингээд цаашаад явах юм бол нөгөө өөр онцлог руугаа орж ирж байгаа буюу одоо эн чинь айгүй нийтлэг хэвшин ч хэлж болно л доо даалт гутрал руугаа орж байгаа гэсэн үг байхгүй юу? За даалт гутрал дээр ерөөсөө ийм тодорхой нэг юм зааж хэлж болох үс дөрвөн шинж тэмдэг байгаа. За тэрний хамгийн ихнийх нь юу байдаг вэ гэхээр бүх зүйлд амар нөгөө юм happy байх гэж хичээж эхэлнэ. Амьдралын жаргалтай байгаа юм шиг. Хүнд хэцүү үеүүдэд хүртэл ямар гоё вэ зүгээр штэ яагаад ч үштэй тэр тэгээл үзгэн. Гэтэ дотроо амар их гэмшилтэй байдаг. Хин нэг нь очиж чи зүгээр үгээ асуучаад ингээ ойлгоход бэлэн тий. Гэтэ ингээ хүн харахад гаднаас нь харахад дандаа нэг юм худлаа инээдтэй. Нэг юм хичээсэн инээд байдаг штэ тий. Тийм инээд дэр өөрийгөө халахалж идэг. За хоёрт яадаг вэ гэхээр айгүй олон юмнаас мөрдөг, татгалцдаг. За нэг утсаа авахгүй байх, тэдэн цагт уулзах хичээ гинт алга болдог. Одоо нөгөө гhost-лэн гэж ярьдаг шиг ингээд гинт алга болчтой ерөөсөө ингээд хідэн хоног орч хамаагүй. Тэгээд тэднэрт нэг юм угаасаа тийм байсан юм уу гэхээр үгүй. Яг тэр цаг тодорхой цаг үеэс хойш тийм болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ үедээ үнэхээр тэр олон нийгмийн харилцаанд орох тэр ямар ч эрч хүч энерги байхгүй учраас нэг гэртээ ингээ байж ирсэн дээр гэдэг сонголтыг хийгээд байгаа гэсэн үг. Тэгээд тэрийгэ магадгүй тий би ганцаараа байх дуртай гэдэг үгээр халахлагдсан байж болно гэсэн үг. За гуравт яадаг вэ гэхээр нөгөө нэг бол хит их унтаардаг, нэг бол бүр огт нойргүй явах гэдэг. Нэг бол амар хийддэг болсон байдаг, нэг бол юу ч идэхгүй хідэн цагаар ч хамаагүй явцсан болсон байдаг. Өөрөөр хэлбэл тэр нойр, хоол гэдэг энэ хоёр хүнийг тэнцвэртэй байлгадаг эрүүл ахуйд дээр ингээд асуудал гарч ирсэн байдаг гэсэн. За тэгээд хамгийн сүүлд нь хамгийн нийтлэг анзаардаг юм юу вэ гэхээр хүнээс холбоо харилцаагаа таслахаас амар айдаг болсон байдаг. Тэгэхээр хүн болгонтэй айгүй юм талцс чарцдаг гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл хэрвээ хин нэгнээс харилцаа холбоогоо тасалжвал энэ нь миний буруу байсан юм а гэж дандаа өөрийгөө гэж бүх буруу өөр дээр авдаг. Би тэнэг байсан болохоор би өөдөөс нь ууралцсан болохоор наад хүн чинь намайг зодсон юм ач гэдэг юм нэг юм хүлцэнгүй болсон байдаг гэсэн үг байхгүй юу? Ингээд нэг хин нэгэнд хит их нэг юм хамааралтай байх гэж хичээх ийм зан үйлүүд ажиглагддаг гэсэн. За энэ бол ерөөсөө далд готролд орсон байгаагийн дөрөв яг юм хэв шинж. Энэ нь ингээд танд юм уу таны эргэн тойронд ажиглагдсан бол одоо энэ яралтай сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй гэд цаашлах юм бол bipolar руу ордог ч гэдэг юм уу те. Ер нь л ингээл хөнгөн дунд хүнд гэл ингээл явчих. Хөнгөн бол одоо улирал мулирлын шинжтэй нэг юм тодорхой хугацаанд илэрдэг юм байдаг бол дунд төвшөнд бол нэг юм өөрөө эмчилж чадхааргүй хэмжээнд очсон байгаа гэсэн үг байхгүй юу? Хүнд дээр бол одоо бүр сэтгц рүү ч гэдэг юм уу эсвэл бүр нэг юм эмтэй ч гэдэг юм уу те хавсарч хийх шаардлагатай эмчилгээ болсон. Тэгээ эдгээр чинь ерөөсөө хүн өөрөө нөө хүсээд сонгоод нэг юм кул санагдаад хийдэг үйлдэлүүд биш. Үнэхээр яг л тийм нөхцөл байдалд өөрийн мэдлгүй очсон байдаг. Тэгээ ингээд эргэн тойрны хүмүүс нь ерөөсөө ойлгодгүй. Би чамаа ингээд нааша хүрээ дээр гисэн штэ найзуудтайгаа кино үзье гэсэн штэ босоочтой гараачтай юундаа ингээд хөвтөд ингээд үгүй яг гутралд орсон байгаа л тех тэр энерги байдгүй байхгүй бүр үнэхээр босмоор байдаг. Үнэхээр ярмааргүй байдаг. Үнэхээр хиймээргүй байдаг. Ингээд үнэхээр гэ цаанаасаа л юм байдаг гэсэн. Тэгээд маялжин тэ ингээд олонний анхаарлын төвд байх гад ядцсан гуйлах гээд байдгийм үү тэр гэдэг үг чинь бол гутралтай хүмүүст хамгийн л хийлж болохгүй. Тэгээ тийм үг хэлжүүлт нөгөөдөл чинь бүр гимшээд ингээд миний буруу гэд ингээд явчихдаг. Танаа бүр амар гүн бодоо. Тийм имзэглээд идэг гэсэн. Тэр яг улирлын одоо тухайд ингээд
өөрчлөлт гарч байгаа сэтгэл зүг хүн ингээд өөрөө мэдээд тий. За миний ингээд сэтгэл санаа болохгүй байна тий. Түрүүний таны ярьсан аргуудыг хэрэглээд тий. Өглөө хосоод нэг 5-10 минут алхацдаг тий. Өдөр ингээд цайныхаа цагаар нэг жоохон тасгал хөдөлгөөн хийждэг. Хоол ундаа ингээд хоол ундаа анхаарчдаг. Ингэж байдлаар иймэрхүү байдлаар нэг засчих байх. Харин цаашаага энэ нь өөрөө нөгөө засагдахгүй гүн болоод ирэхтэр өстө та бүхэн дээр очихоос өөр сонголтгүй. Ингэж ойлгож ин зөв. Яг үнэ. Хөнгөн үе дээрээ бол хүн өөртөө яаж ажиллаж болно. Олон подкастууд байна. Олон мэдээлэл байна. Гадаад дотоод хэлтэй бол Google-дэд харчиж болж ийн. Одоо бүх юм нээлттэй болсон байна. Гэхдээ хүн нөгөө мэдээд байгаа хэрнээ өөрөө ингээ өөрчилж чаддгүй зүйлсүүд байдаг штэ. Харин тийм бид хичээд байд юм аа. Болж чаддгүй зүгээр гэд байдагтай адилхан нөгөө дунд юм уу хүнд үе дээр очсон үед хүн тэгээд нэг юм хоёр хөлөөрөө сэтгэл зүйч рүү очно гэдэг нь их хэцүү сонголт байдаг. Тэгээ яагаад гэвэл хүмүүс бүгдээрээ Монгол те ялангуяа одоо манай энэ оронд бол асуудалтай хүмүүс сэтгэл зүйчдэр очдог гэдэг ойлголт. Айгу түгээмэл байдаг шүү дээ те. Нөө тэр чи асуудалтай хүмүүс сэтгэл зүйчдэр очиод байгаа юм бол биш. Сэтгэл зүйчдэр маш олон төрлийн шалтгаанаар очиж болно. Өөрийгөө ойлгох гэж тий мэрэгжлээ сонгох гэж хүүхдтэйгээ харилцаагаа илүү бат бөх болгох гэж давхар хосын харилцаагаа сайжруулах гэж өөрийнхөө олон төрлийн авьяас чадваруудыг нээх гэж ч гэдэм үү. Ингээ маш олон ийм одоо асуултуудыг тээж очдог хүмүүс байдаг. Өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч ин гэдэг чинь цаашдын карьер тий гэр бүл мөн одоо нийгэмд эзлэх байр суурь бүх юмны чинь суурин сэтгэл зүй, хүний сэтгэл зүй байдаг. Хүн өөрийгөө өөртөө итгэлтэй байх, өөрийгөө ойлгох, тэг өөрийгөө мэдсэн хүмүүс гаднаас нь харахад ямар гоё харизматай харагддаг үлээ. Читэй сэтгэл зүйн дархлаа өндөр байгааг л хэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас нэг юм улиралтай холбоотой гэдээ хэлж байгаа ч гэсэн сэдвээсээ жоохон хадуурчлаа. Гэхдээ эн чинь нэг юм болохгүй болвол очоороо гэл нэг юм болохгүй хүмүүсийг дуудаад байгаандаа бол биш шүү. Олон төрлийн шалтгаанаар байж болдог. Гэхдээ өнөөдрийн та бит хоёрын ярьж байгаа сэдвийн хүрээнд бол та ийм үе дээр очичвол сэтгэл зүйчдэр очоорой л гэж байгаа. Тэрнээс шийдвүлээ өөрсдөө энэ зүйлээс хамгаалах бүрэн боломжтой. Харин дийлэнх нь л ийм зүйлийг хийж амжидггүй, тэ цаг гардаггүй боломж байхгүй гэдгээрээ гээд удаан үргэлжилсэн байдаг. Цаг хугацаа алддаг тий. За яах вэ гэд ингээд хойшлуулдаг. Ер нь ингээд хүмүүсийг хараад хахад бас ийм материаллык зүйл дээр илүү их бас жоохон одоо акцент өгөөд тий яг өөрийнхөө нүг сэтгэл зүй тий гэр бүлийн харилцаа ингээд нүг сэтгэл санааны одоо ингээд таатай байдал иймэрхүү зүйлээ ингээд жоохон хойш тавьдаг юм шиг санагддаг. Та бүхэнд бас тэгж ер нь анзаарагддаггүй. Тий одоо сэтгэл зүйчдэр очихгүй удах ч гэдэг юм уу тий асуудлаа ингэж бохшуулж удаан байлгах тий. Миний хувьд яг ажигласан зүйл юу вэ гэхээр нөгөө манай Монгол аягүй гоё байдаг л да. Өөрийн толгоон дээрх бухлыг харахгүй ч хүний толгоон дээрх өвсийг харлаа гэд үнэн баггүй юу. Бид нар өглөө орноосоо босоод гарахтаа л дандаа гадны зүйлс дээр дүүнэлт хийж явж байдаг. Бидний тарих дандаа тэгдэг. Хизээч өөрийгөө ингээд би ямар харагдчихна гэж бодохгүйгээр хөх энэний өс нь ямар сонирн болцсон. Энэ одоо ийм ямар намхан хүн бэ ч гэдэг юм те. Дандаа бусад дээр дүгнэлт хийж явж байдаг. Өөрийгөө ямар олон асуудалтай болсон байгаа анзаарч чаддаг. Тэгээд сэтгэл зүйчийн урд ирээд нөгөө асуултуудад хариулж байх явцдаа би чинь ийм хүн байсан юм биш те. Би чинь ингэсэн хүн байсан юм биш те. Өөрөө өөртөө ингэ субъектив анализ хийж байгаа тохиолдлууд их ажиглагддаг л та. Тэгээ яалтчгүй тийм нэг унтж байгаа үедээ л зүүд нойронд бол бид нэр ингэ дотроо юмаа гүйцэд сайн бодож чадчихна гэхээс бусад сэрүүн байгаа ажиллаа хийж байгаа автобусанд сууж байгаа машина барьж байгаа энэ үе дээрээ болвол дандаа бусад дээр л дүгнэлт хийж байгаа. Бусдыг л харж байгаа. Бусдыг л ажиглаж байгаа. Тэр хүний толгой дээрх л өвс нь харагдаад байгаа тий. Өөрт нь ямар олон асуудлууд байгаа вэ гэдгээ төдийлөн бодож амжидгүй байхгүй юу. Тэгэхээр энэ яалтчгүй л одоо нөхцөл байдлаас үүдэлтэй юм байх юм шиг. Тэгэхээр хүн нэг тултаа сэтгэл зүйчдэр очиж ийн гэдэг нь өөрийнхөө толгойн дээрх буглаа харж ийн гэж хэлж болох нь шүү дээ. За дараагийн дугаартаа бид та бүхэндээ яг энэ сэтгэл зүйн одоо энэ стресс бухимдал хавар ер нь яаж үүсдгийг. За тэгэхээр зөвхөн улирал гэлтгүү тийм ээ. Ер нь энэ стресс бухимдал сэтгэл гутралыг бид нэр бас яаж даван туулах, яаж илэрдэг гэд сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгээд өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирж оролцсон танд их баярлалаа. За баярлалаа. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Үзэгчдийн амралтын хөтөлбөр үргэлжлэн танд хүрсээр байна.